аюултай ч гэх юм уу, эмзэглэмээр ч юм уу одоо жишээлбэл соёлын харьж үзэгдэл. Facebook дээр нэг ийм явж байгаа л дээ. Одоо пост явж байгаа. Энэ бол одоо миний сайн таньдаг багш нэг ихтэй байгаа. Манай нутгийн манай Донгорын одоо Улаанбаатар нэгэн гайгүй нэртэй сургууль багшдаг. Агил найзхан. Тэгсэн мань хүн нэг өдөр пост тавьчихжээ. Постын хаяг тугч барин тоглож хариулна. Тэгчээд зураг нь болохоор өмнө нь дараа нөгөө зурган дээр хэд 70% Тайланд гэдэг. Тугч барин тоглож хариулна гэдгийг та нар мэднэ үст бодох юм. Эр хүн тугч барин тоглож хариулна гэдээ ярьдаг шүү дээ. Туг барин гэдэг маань ажил үйлс нь өөдрөг сайн яваа. Тоглож хариулна гэдэг нь жоох ядуу зүдрүү үйлс нь хазаарчихсан. Тэгж яваагаа бол тоглож хариулна зүйл. Тэгээ мань хүн бол зөөрлөж шít. Дорногов аймагт гэдэг нь өөрийнхөө одоо энэ бууцсан дээр байж байгаа. Төрсөн эцэг их юм. Гэхдээ өөрийнхөө унсан газар угаасан усан дээр байж байгаа туул хариулж юм зүйлж байна. Тэгээд Тайландд ингээд амарч байгаагаа хүн хаан амархан хүний эрхэлт дурд юм. Тайландд зугаалж яваагаа то мандан бадарч туг хариулж юм зүйлс. Би мань нөгөө мессеж хийсэн гэж наадхаа ийм балаа юм уусдаг. Тэгээ устгахаас нөгөө өөрөө хадгалж яваад ингээд өөрөөр хэлбэл соёлын харьжих үзэгдэл гэж юу хэлдэг вэ гэхээр үндэснийхээ соёлыг дорд үзэх хэлдэг. Үндэснийхээ соёлыг дорд үзэх, харийн соёлыг дахин шүтэх үзлийг соёлын харьжих үзэгдэл гэж үздэг. Энэ бол аюултай үзэгдэл. Юу ковид, юу энэ одоо элдэн анзын орчин. Хүн тэр чигтээ соёлын харьжих үзэгдэл авчиад байна шүү дээ. Энэ бол зүгээр нэг энгийн жишээ. Телевизээр Монголын нэг нөөгийн тогооч гэдэг нэг залуу нэг нэвтрүүлэг ярилцсан явж нэг үзээ сууж ил. Тэгэл хөтлөгч асууж байна. Ямар өхөр одоо ер нь ямар бах хамгийн гоё бах вэ? Одоо амжилттай бах вэ гэж асууж байна. Тэгсэн нөгөө хэлж байна. Австрал өхөр юм бах хэвээр янз бүр. Австрал. 1 кг одоо тухай би буруу санаагүй Монгол 80 мянга ч юм. Янз сайхан баг гэлж. Эний дотроо гойдос бол л да. Энэ өвсний тунгалгыг өвсний соргыг гэж усны тунгалгыг уусан Монгол малын баг хамгийн шинтэй гэж хэлэх болов гэж байхгүй мэн хүн тэр фермерийн тижээсэн тижээлийн одоо нэг өхрийн махын хамгийн сайхан гэж дугаалтж. Манай нэг хамтарч ажилладаг нэг турк нөхөр Монголд ирээд бид нар хамт өдөөгөө явсан. Тэгээ мань хүн Гуанзанд ороод юу захиалж юм гэхэд минийнээс хамгийн түрүүнд элэг харж элэг байна гэж. Тэгээ элэг байвал дандаа элэг авчдаг гэж харсан. Бид нар бол дотор махыг доромжилтдаг ш. Дайвар бүтээгдэх юм. Цудаа мөнтэй юу гэх нэрэлц дотор мах гэдэг ш. Хамгийн шинэтэй мах. Тэгээд тэр олон жилийн өмнө би зөрөөд Туркт очсон. Миний эдсэн ол дандаа яг дахин ах гэдэг. Бидний хамгийн одоо нийтлэг энгийн түгээмэл. Тэгэхээр бид нар ингээд үндэснийхээ имийг ингээд орд үзэгддэг. Бид нар бол азтай босгох. Элчээрийн малын махыг